За Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 5 сарын 1-ээс 6 сарын 1-нд одоо бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан байдаг. За ингээд тэр бүх мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мөн одоо ногоон дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд бол 2022 оноос хойш манай Дархуулан аймагт нийтдээ 1960 ширхэг одоо модыг тарьж ургуулсан байж байгаа. За энэ жилийн одоо мод тарих энэ хаврын тарилтын ажлын хүрээнд бол бид бүхэн нийтдээ 29 нэгж талбар дээр бол ойжуулалт, ойн зурвас, за мөн одоо цэцэрлэгт хүрээлэн, за ногоон байгууламжийн одоо чиглэлээр бол мод тарих ажлууд төлөвлөгдсөн байж байгаа. За үүнээс бол одоо 7 нэгж талбар дээр нь одоо иргэдийн оролцоотойгоор бол мод тарих ажил төлөвлөсөн байж байгаа. За эдгээр ажлуудаас хамгийн томоохон ажлуудыг нь дуусгах юм бол Зулцгын Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээр Зулцгын голын одоо зурамтаан насан ог тэлэх ажлын хүрээнд одоо 800 га талбай дээр одоо 5 хувийн хвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар бол ойжуулалтын ажил хийхэд бэлтгэл ажил бол хангагдаж байна. За мөн одоо оюутлогоо компани хөрөнгө оруулалтаар 300 га талбай дээр мөн одоо ойжуулалтын ажлууд бол хийгдэнэ. За ингээд бусад ажлууд нь бол одоо төв сүрэн газруудаар бол төлөвлөгдөж явж байна. За өнөөдрийн бид бүхний энэ мод тарьж байгаа газар дээр бол одоо ногоон дархан 2032 хөтөлбөрт одоо тусгагдсны дагуу за байгаль орчныг хамгаалах нөхөн сэргийг харах хэмжээний зардлаас одоо нийтдээ 120 сая төгрөгийн одоо зардлыг гаргаж одоо худалдаа авах ажиллагаа бол зарласан. За ингээд одоо худалдаа авах ажиллагаанд одоо шалгалсан компани бол өнөөдөр энэ Бараат хогийн цэгийн ойн зурвасын ажлыг бол эхлүүлж байна. За энэ ойн зурвасын ажлын хүрээнд энэ жилдээ бид бүхэн нийтдээ энэ талбай дээр 760 ширхэг одоо мөнгөлөг улиас бол одоо тарина. За ингээд энд одоо ойн зурвас бий болсноор одоо бид бүхэн Бараат хогийн цэгийг одоо суурьшлын бүсээс тусгаарлах ийм одоо ойн зурвасыг байгуулах одоо зорилтыг тавьж ажиллаж байгаа.